байгууллагад тэтгэвтэй болсон, эмэгтэй болсон энэ байгууллагын дэд даргаад хамтдаа ажиллаж байгаа шүү дээ. Тэгсэн одоо тэр таны саяын дурдаад байгаа зөрчил юм орсон. Тэр өмнөг одоо ажлаас чөлөөлөхгүй яах вэ? За өнөөдөр мөргөө амарчих газрын даргаар амлан амарчих газрын дарга дотоод гэдэг хүнийг төр томилсон байна. Энэ маань өөрөө энэ ажлын байр дээр нээлттэй сонгон шалгуулалт хийгдээд дарга томилогдох хүртэл хугацаанд ажиллана гэсэн. За мэдээж тэр одоо дэд захирлын цагдаагийн байгууллагт 20 жил ажилласан авины хамтын суулсан хүнийг энэ оны 7 сараас эхэлж авч ажилласан байна. За мөн дээрээс нь өөрийнх нь хуулийн зөвлөлтөөр бас цагдаагийн байгууллагт ажиллаж байсан хүнийг бас авч ажилласан. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь ажлаас чөлөөлнө. За мөн дээрээс нь бас нэгдүгээр төрхтөр тодорхой албан тушаалтангууд байгаа. Энэ хүмүүстээр биднээс хариуцлагын тооцоо явуулж байгаа. Өнөөдрөөс эхлэн энэ байгууллагын ажил хэвээ биелэлээ явуулж байгаа. Одоо мэргэжлийн бус хүмүүсийг томилсон байна гэж үзэхээр шүү дээ, тийм ээ. За энэ бас үндэслэлээр томилсон байна. За тэр яг үндэслэл нь бол тэр тухайн байгууллагын дарга өөрөө тэр хүмүүсийг албан тушаалтнуудыг томилдог. Түүнээс эрүүл мэндийн сайд бол тухайн байгууллагын даргыг л томилдог. За энэ доторх одоо дэд захирал албаны дарганыг бол сонгон шалгуулалт хийгээд тухайн байгууллагын дарга. Тэгвэл цагдаагийн байгууллага эрүүл мэндийн байгууллагт ажиллана гэсэн тийм юу тодорхойлт байдгүй. Ялангуяа тэр хүний эрхэлжсэн албан тушаал бол төлөвлөлт хариуцсан дэд захирал. Энд ч бол одоо биднээс энэ гүйцэтгэлээр санхүүжиж байгаа үед бол эдийн засаг, эрүүл мэндийн эдийн засгийн суурьтай хүн байх хэрэгтэй юм бол. Тэгэхээр дээрээс нь эрүүл мэндийн байгууллагт ажиллаж юу боловсрол эзэмшсэн юм хүн томилогдох хэрэгтэй байдал. Их цэцэг гэдэг хүн одоо та бол ёс зүйн хариуцлага таасч ажлаас нь чөлөөлөө гэж захирлуудад үлдсэн юм билээ. Би бол одоо ёс зүйн алдаа гаргаагүй шүүгтний гэдэг ийм тайлбарыг бас хүлээн зөвшөөрөхгүй л гэж өөрөө ярилцлага өгсөн юм да. Өргөн амарчдаг. За энэ бол асуудалтай тэмцэн гэдэг байгаа шүү дээ. За тэр хэвлэл мэдээлэлээр гараад байгаа бичлэг бол 21 оны 7 сар юм. За тэр үед бол өргөн амарчих газар нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байсан, тийм ээ. За тэнцээ гарсан бичлэг бол өөрөө эмчлүүлэгчийн хажууд одоо албан хаагчдаа загнагдсан өөрөө ёс зүйн дүрм зөрчиж байгаа гэсэн. Мэдээж энэ ч бас тийм ээ юу шаардах эрх нь бол тэр хүнд байгаа. Зөвлөн заах эрх нь ч бас байгаа. Тийм учраас эхний ээлжийн тэр хүн бол эмчлүүлэгчийн хажууд биш тийм ээ. Тусдаа өөр өрөөндөө дуудаж уулзаад бас шаардлагатай байж болно шүү дээ. Энэ өөрөө бас ингээд энэ хүний ёс зүйг. Одоо тэр сошиалар гарсан мэдээлэлээр загнаад дороод их хүчээд энэ ч өөрөө энэ хүний ёс зүйг байгааг энийг илэрлээ. За дээрэс нь яагаад эрүүл мэндийн яамны харьяанд энэ гурван төрх байгууллагыг авсан бэ гэхээр бас нэг өргөө амарчих газартай холбоотой асуудлууд байсан. За дээрэс нь хүрээ амарчих газрын бас үйл ажиллагаа доголдож ирсэн учраас эрүүл мэндийн яамны харьяанд энэ гурван төрхийг шууд харьяалт босоо удирдлагатай болохын тулд авч үйл ажиллагааг сайжруулах энэ алдаа дутагдлыг арилгах зорилгоор яам бол харьяанд авсан гэсэн. За ингээд одоо инх цэцэг дарга маань одоо яамны харьяанд ирээд 9 сар болсон тийм ээ. Энэ 9 сарын хугацаанд бас ёс зүй бүлдлүүд бас ажилтаас нь бол нэлээд гарсан. Одоо тэр тухай дотор нь ажиллаж байгаа ажилтнууд маань бүгд юм дарамттай. Одоо та хэд хүсвэл очиод ярилцлага. Баримт байд юм болов. За одоо бид нар эхний нэг биднэрт л мэдэгдэж байгаа юу шүү дээ. Одоо тэр дэд захирлынхын тэр бичлэг нийтийн сүлжээнд тавигдсан байна тийм ээ. Цусыг гаргана л гэж. Энэ өөрөө одоо маш том байж болохгүй. Ёс зүй бас үйлдэл واخгүй юу. Тэгэхээр одоо энэ нь бол бидэнд мэдэгдэж байгаа нэг л хэсэг. Өөр мэдгэдэхгүй юу байгааг бидээс бол хийж мэдэхгүй. Тэрийг бол та ажилтаас нь бас авч ярилцлага авч болно. Би бол маш олон хүнтэй уулзсан. Бүүн айцтай дарамттай тийм хүмүүс. За дээрэс нь манай хяналт шалгалтыг ороход камертай өрөөнд оруулж. За дээрэс нь тэр хүмүүс ингээд дотроос нь ярилцлага авангууд тэр хүмүүсийг буцаж дуудаж бас дарамтсан юм асуудлууд бас гарсан байлаа. Энэ маань өөрөө ёс зүйн үйлдэлүүд хийгээд байна гэсэн. Бүх юмыг цагдаа хяналтын доор явуулна гэж байхгүй. Эрүүл мэндийн салбар тэгхчгүй цааш ч гэсэн юм ёс зүйс бүлд гарах юм бол бидний чатанд нь хариуцлагын тооцоож явна гэсэн. Бусад ер нь ёс зүйн одоо учир төрөлттэй асуудлуудыг хэн шалгалтаар ер нь тодорхой илэрсэн зүйл байгаа болоо. Өөрөөр хэлбэл бас ээжүүдийг төрөхт нь мөнгө өгсөн өгөөгүйгээр нь ялгарлан гадуурхаж байгаа асуудал ер нь төрөх эмнэлгүүд за өргөн амарч газар бас нүүрсэн байна. Хувийн эмнэлэгтээ олон эмчнэр байна. Очихоор зэрэг үйлчлэгээ үзүүлэхгүй одоо ийм зүйлүүд байна гэдэг яригдж байгаа шүү дээ. За энэ бүх одоо энэ асуудлыг богшсон байгаа асуудал одоо эмнэлгийн тусламж үйлчлэгээнд оголдоод байгаа асуудлыг сайжруулахын тулд эрүүл мэндийн яам засгийн газраас ялангуяа их барих эмэгтэйчүүдийн чиглэлээр илүү анхаарч ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтуудыг ч гэсэн нэмэгдүүлж байна. За дээрэс нь үнэхээр одоо ийм ёс бус үйлдэлүүд байдаг бол энэ бүгдэнд нь илрүүлж бид нэр хариуцлагын тооцно. Хэрвээ ийм юу байвал биднес гомд саналыг бол
авахд бол бэлэн байгаа. Яам дээр ч гэсэн аваа явж байгаа. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорон дээр ч гэсэн иймэрхүү өргөдөл гомдлоо зөндөө ирдэг. За тийм учраас бид нар хамгийн гол нь өшөө цаашид эрүүл мэндийн байгууллагууд дээр ийм асуудлуудыг ерөн дотоод аудит хийгээ явж байгаа. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ жилийн үед бүх байгууллагуудад ерөн бол үе шаттай ийм төлөвлөгөөч журмаар аудитын шалгалтууд хийгдэж явж байгаа гэсэн. Таныг одоо улсын гих тодорхойлолттой бүх эмнэлэгт бол найзуудаагаа хөвлөж байгаа гэсэн мэдээлэл байдаг шүү. Танай эхнэр бас ямар мөрчлөлтэй вэ? Ямар ажилд нэлээд оролцоотой байдаг гэж бас баримттай мэдээлэл. За энэ харин бас нэг юм. За би ямар нэгэн албан тушаал томилохтой найз нөхдөд бол томилдог хүн бол биш. За миний өмнө томилсон хүмүүс 90 бол ангаах төгссөн дээш доошоо 95-аас 6 курс би нэг бүгд мэддэг. Бүгд танилуд. Одоо тэрүүгээр нь танил гэж байгаа бол одоо энэ томилогдсон хүмүүс бүгд л танил болох тий найз нөхд. За дээрэс нь манай эхнэр өөрөө эрүүл мэндийн салбарын хүн. Би одоо энийг бас өмнөх хэвлэлээр өгсөн байгаа. Ялангуяа манай эхнэр бол бүр их барих эмэгтэйчүүдийн мэрэгжил эзэмшсэн их хүн байна. Ямар нэгэн яамны одоо тэр томилгоо юмд оролцдогчгүй. Одоо бол намайг сайдын албан тушаал авахд тэр хүн ажлаас алгацсан. Яасан гэхээр эрүүл мэндийн яамд эрүүл мэндийн даатгалын хэлд хариуцсан дараагаар ажилладаг байсан. Энэ хүн бол төрийн захиргааны мэрит журмаар явсаар байгаа тэнцээ очиж ажиллаж байсан хүн. Тийм учраас одоо ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдгээр 21 оны 1 сарын 29-нд намайг сайдын албан тушаал томилогдоход ажлаас алгацсан юм л хүн байна. Одоо гэртээ үр хүүхдэд анхаарлаа тавиал хичээл номд анхаарал байж байна. Одоо яамнаас гарч байгаа бүх баримт бичгийг танай эхнэр хянж баталдаг. Өөрөөр хэлбэл одоо нууц ажилтан таны одоо цаана ажиллаж байгаа хүн ингээд яамныхан өөрсдөө хүртэл мэддэг юм л шиг эрүүл мэндийн яамны тэргуун хатагтай гэдэг нэр хүртэл байна. За тэрийн одоо ямар хүн өгöd байгааг нь мэдэхгүй. Одоо би өөрийн гэсэн толгойтой хүн, өөрийн гэсэн багтай хүн. Тэгвэл албан тушаал ямар нэгэн томилгоо шийдвэр гаргахад удирдлагын багаараа л ярилцж байгаа шийдвэрээ гаргадаг. Одоогор бол эхнэрээс асууж зөвлөж байгаа юм бол байхгүй надад. Би өөрөө энэ салбарт бас нэг 20 жил ажилласан юм бас ямархуу шатанд одоо энэ эрүүл мэндийн салбарын тусламж үйлчлэг ямар төвшөнд байдгийг өөрөө бол сайн мэднэ гэсэн. Сүүлдээ Баянгол дүүргийн Балтан дагуур гэж Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга байгаа тийм. Тэр үнтэй холбоотой ёс зүйн болоод авилгатай холбоотой маш олон асуудал яригддаг. Гэтэл өнөөдөр хүртэл албан тушаалын хашид байна. Зүгээр нэг л баримтыг дуртахад Монголын үндэсний их сургууль руу тэр баримт хөргөжүүлсэн байдаг тийм. Тэгээ хувьдаа нүүрсний толгойн бичиж авсан ч гэдэг юм маш олон баримтууд байгаа шүү дээ. Хариуцлага тоолдог. За энэ одоо өөрөө манай салбарын бас нэг та хэд маань тогтолцоог мэдэхгүй байх шиг. Одоо 9 дүүрэг Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэж байгаа өрхийн эмнэлгүүд шууд нийслэлийн эрүүл мэндийн харьяанд босоо удирдлагаар хариалагддаг. Эрүүл мэндийн яамд 21 аймгийн 5 бүсийн төв 22 байгууллага босоо удирдлагаар хариалагддаг гэсэн. Тэгэхээр ямар нэгэн хариуцлагыг шууд тооцохын тулд би зүгээр албан бичиг өгнөхөөс тэр хүн шууд одоо энэ хуулиараа бол хариуцлага тооцох эрх нь надад байдгүй гэсэн. Өргөн амарч газар маш олон одоо эмч одоо удирдах албан тушаал харж байгаа хүмүүс өөрсдөө хувийн эмнэлэгтэй нэг 30 гаруй хүн хувийн эмнэлэгтэй байна гэж мэдээлэл гараад байгаа. Тэгээ энэ дэр хэрэг хэмжлэлтэд оруулах уу? За энэ дэр бол энэ бол байж болох уу гэж. За энэ хоёр нь бол байна. Гэхдээ хамгийн гол нь ажлын бус цагаар тэр эмнэлэгтэй ажиллах эрх нь бол хуулиар нээлттэй байна шүү. Ажлын цагаар ажиллаж байвал харин тэр хүн дээр хариуцлага тооцоо явах хэрэгтэй. За мэдээж 30 гаруй ч юм тэр нь бол сайн мэдэхгүй байна. Одоо мэдгэж байгаа нэг 3 4 эмч нь бол ямар ч сан хувийн эмнэлэгтэй гэж байна. Тэр хүмүүсийн мэдээ судалж байгаа. Үнэхээр тийм асуудал байвал тэр дээр нь хариуцлага тооцно. За одоо жишээ нь одоо энэ ажлаас чөлөөлөгч ингээсээр захирч гисэн хувийн эмнэлэгтэй байгаа шүү дээ. Хэрнтэй адилхан биднес энийг бүгдийг хяналт шинжилгээ шалгалт хийгдэж байгаа гэсэн. Үнэхээр одоо ажлын цагаар тэр хүн тэр юм хувийн эмнэлэг дээр очиод өвчтөн чирэг дүүсгээ тийш явж байгаад бид бас хариуцлага тооцоол юм гэсэн. Та дүүргийн бишээ нийслэлийн эрүүл мэндийн төвийн дарга бяд орчруу төгөл санал өгч гэдэг юм эсвэл энэ үндэ хариуцлага тооц гэдэг байдлаар мэдээж хандж болох. Таны одоо удирдлага бол доор байх хэрэгтэй юм ба бяд орч байгаа тийм. За миний яамнаас гарсан бодлогыг тэр байгууллага хэрэгжүүлэх хэрэгтэй. Шууд миний доор хариалдаг юм бол яг албан юу хуулиар бол биш л дээ. Сумын газар даргын доор хариалагддаг гэсэн. Нийслэлийн. Тэгэхээр үнэхээр одоо яг тэр хүнтэй холбоотой өргөдөл гомдол ирэх юм бол биднес албан бичгээр тэр хүнтэй харьцах хэрэгтэй. Одоогийн зохицуулт нь тийм байна. Үнэхээр хууль зөрчөөд байвал биднес бас
дараагийн шатанд мэдэгдэх хэрэгтэй. За баярлалаа.